Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээл маань 11 дугаар ангийн програмчлалын хэлний онцлог, ажлын орчинтой танилцах. За хичээлийн зорилго. Small Basic програм түүний ажиллах горим, ашиглах зарчмын тухай мэдэх. Програмчлалын ажлын орчинд ажиллах, програмын код бичих, хадгалах. За суралцахын зорилт нь болохоор 11-3b програмчлалын хэлний онцлог, ажлын орчин, нийтлэг командууд үйлчилгээ, түүний өргөн хэрэглэгдэх түлхүүр үг, нөөц үгийг ялган таних. Програмчлалын хэл гэж юу вэ? Алгоритмыг компьютерийн хэл дээр бичиж түүгээр гүйцэтгэлийг програмчлалын хэл гэнэ. Програмчлалын олон хэл байдаг. Тухайлбал C хэл, C нэмэх, Pascal, Java, DivC, Borland, Small Basic гэх мэтлэн. Small Basic програм Start-аас All програмаас Small Basic, Small Basic-аас Microsoft Small Basic. За Small Basic-ийн зургийг давхар оруулаад хэрэгслийн мөр, програмчлалын цонх, програмын мөрд харгалзах мэдээлэл, суурь цонх. За Small Basic програм. Жишээ нь анхны програмаа бичье. За мөн Small Basic програмаа гаргаад F5-аар тоглуулна. За үрдүн Small Basic програм хадгалах файлууд нь болохоор Small Basic хэлний програмын бичвэр, програмын үр дүн, хөрвүүлэгдсэн хуулбар, хэрэгцээд өгдлээс Small Basic хэлний бичвэртэй ажиллах объект, түүний шинж чанарууд. За програмын мөрийн хэсэг, объект, функц, шинж чанар. Функц, шинж чанарын оролт, тайлбар, жишээ. За Text Windows Small Basic хэлний объект програмын үр дүн нь хар дэлгэцэнд хэвлэгдэнэ. Total name Text Windows-ийн гарчиг. Green өнгө Windows-ийн бичвэрийн өнгө. За дарааных нь болохоор дугуй хаалтанд өгөгдсөн мэдээлэл утгыг хэвлэнэ. Red line дугуй хаалтанд өгөгдсөн мэдээллийн утгыг хэвлээд курсорын дараагийн мөрөлд шилжүүлэх функц. Write ямар нэгэн хувьсагчид гараас тэмдэглэн утга авна. Read number ямар нэгэн хувьсагчийн гараас тоон утга авна. Жишээ нь Text Windows Read. За хувьсагч ба өгөгдөл. Тогтмол өгөгдлийн хэмжигдэхүүн алгоритм програмчлалын явцад утгаа өөрчлөгддөг. За нийлбэр бол хувьсах хэмжигдэхүүн алгоритм програмчлалын явцад утга нь өөрчлөгдөж байдаг. Алгоритм програмчлалаар боловсруулан үр дүн гарган авахыг тулд оруулж буй мэдээлэл А хувьсагчид 10, Б хувьсагчид нь 50 гэсэн тоон утга олгосон байдал. За утгыг read number, Б утга нь болохоор мөн адилхан А, Б хувьсагчдын гараас тоон утга оруулах байдал. За нийлбэрийг олох. Хувьсагчид А, Б хувьсагчдын нийлбэрийн утгыг өгөгдсөн байдаг. Үрдэн нийлбэр нь 60. Бasic А хувьсагчд Basic гэсэн тэмдэгтэн утга олгосон байдаг. А Text Window Read А хувьсагчд гараас тэмдэгтэн утга оруулах байдал. Text Window Write Small гэсэн үгийн араас А хувьсагчийн утгад залгаж хэвлэх үйлдэл үр дүн нь Small. За Small Basic хэлний зарим чухал үйлдэлүүд биелэх дараалал. Нэг элемент дээр хийгддэг үгүйсгэх үйлдэл тоон тэмдэг сөрөг байвал үгүйсгэн мөн tree утгыг place болгоно. Зээр нь болохоор А тоог Б зэрэг дэвшүүлэхэд зээр хувьсагч утга олгоно.
За мөн үржүүлэх үйлдэл нь болохоор А тоог Б тоогоор үржүүлээд ирж буй хувьсгчийн утга олгоно. Хуваагдаг тэмдэг нь болохоор А тоог Б тоонд хуваагаад хайв гэсэн хувьсгчийн утгыг олно. За нэмэхэд нийлбэрийг нэмэхэд А тоон дээр Б тоог нэмээд нийлбэр хувьсгчдийн утгыг олно. Мөн нэмэхэд А тооноос Б тоог хасаад хасагчийн утгыг олно. Нөхцөл шалгах нөхцөлийг илэрхийлэх жишг харьцуулах үйлдэлүүд нь А тоо Б тооноос их буюу тэнцүү. Нийлмэл логик үйлдэл А тоо Б тооноос их ба А тоог Б тооноос бага гэж болно. Smart Basic хэлний зарим чухал үйлдэл програмчид ашигладаг. Фрейт улаан мөрүүдийг залгах. Жишээ нь улаан дээр Баатар бол үр дүн нь Улаанбаатар. Утга олох. Програмчлалын боловсрол үр дүн нь хамаарахгүй нэмэлт тайлбар оруулна. А дээр нэмэх нь Б үржих нь 2. Дугуй хаалт ашиглан програмчлалыг биелэгдэх. Smart Basic програм. Жишээ нь А1 эхний гишүүн Д ялгуур арифметик процессын эхний N ширхэг гишүүний нийлбэрийг олох програм бичих. За ингээд тус нь бодлогоо бичээд програмаа хэвлэж гаргана. За жишээ 2. А1 эхний гишүүнд Д ялгуур арифметик процессын эхний N ширхэг гишүүний нийлбэр олох програм бичнэ. За оролт бодолт гаралт гэсэн арифметик прогрессийн хүснэгт нь болохоор А1 тэнцүү 5 Д нь болохоор 3 арифметик прогресс эхний 6 гишүүний нийлбэрийг олох алгоритмын хэрэглэгчийн жишээ болгоно. За ингээд тус нь хэвлэж гаргана. За бие дааж бодлого одоорой. 1. А Б тооны арифметик дунджийг олох өгөгдсөн 2 тоотой тооны цифруудын анхаарал тавьсанд баярлалаа.